Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нар өнөөдөр 4-р ангийн математикийн хичээлийн энгийн бутархайг аргатай бутархай хэлбэр бичих хичээлийг та нартаа чиглүүлэн явуулах гэж байна. Хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдээ хичээлийн хэрэглэлтүүнээ гаргаад бэлдсэн байгаарай. Өнөөдрийн хичээлээр хоёр нь 10 байх энгийн бутархайг аргатай бутархайгаар илэрхийлж түүнийг уншиж бичнэ. Мөн аргатай бутархайг 10 хуурт энгийн бутархайгаар илэрхийлэх үйлүүдийг хамтдаа хийнэ. За өмнө хичээлээр иргэн санацгаая. Эдгээр 10 хууртай энгийн бутархайг аргатай бутархай болгоё. Яаж олох вэ? За багш нэнд 13 гэсэн энгийн бутархайг энд зургаар дүрслэн харуулсан байна. 10 тэнцвэр хэсэг боосны 3 хэсгийг нь дуудсан байна. За 13 гэсэн энгийн бутархайг аргатай бутархай хэлбэрт бичье. За тэг бүхэл 13. За дараагийн бутархайг хамтдаа уншия. 107. За 107 гэсэн энгийн бутархайг энд зургаар дүрслэн харуулсан байна. Ажиглаараа хүүхдүүдээ. За энэ бутархайг аргатай бутархай хэлбэрт бичье. Тэг бүхэл 107. За та нар хийсэнтэй таарч өгнө хүүхдүүдээ. За даалгавар 1. За сая бид нар 10 хууртай энгийн бутархайг аргатай бутархайд бичсэн. За энэ бутархайг уншаарай хүүхдүүдээ. 5-2. За 5-2 гэсэн энэ энгийн бутархайг яаж 10 хууртай болгох вэ? За бодъё. За 5-ны хэлбэрт байгаа энэ бутархайг 10-ны хэлбэрт болгоно. За ингэж болгохын тулд хуваар хүртвэр тус бүрийг ижил тоогоор үржүүлнэ. Мөн хүртвэрийг 2-оор үржүүлнэ. За ингээд энд 10-ны 4 гэсэн тэнцвэр бутархай үүссэн байна. За ингээд дүрсэлж чадлаа. 5-2 гэсэн энгийн бутархай бүгдээрээ 10-ны хууртай болгоё. За ингэхийн тулд 2-оор үржүүлэхэд 10 болох учраас хүртвэрийг мөн адил 2-оор үржүүлнэ. За энд 10-ны 4 гэсэн тэнцвэр бутархай үүссэн байна. За энэ тэнцвэр бутархай 10-ны 4 гэсэн энэ бутархайг бид нар аргатай бутархай хэлбэрт шилжүүлье. Тэгвэл энд бүхлийн хэсэг нь байхгүй учраас тэг бүхэл 10-ны 4 гэж бичнэ. Хийж байгаа та тулгаад яваарай. Аяны бидний хийсэн тэнцвэр бутархай болгосон үйлүүдийн харагдаж байна. 5-ны 2 хэсэг гэсэн. Тэгвэл 5-ны 2 хэсэг маань 10-ны 4 хэсэгтэй тэнцвэр юм байна. За ингэж үржүүлэхэд 5-ны 2 гэсэн энгийн бутархайнаас 10-ны 4 гэсэн бутархай үүссэн байгаа нь харагдаж байна. Энэ дүрсийг 10 тэнцвэр хэсэг хуваасны 4 хэсгийг будсан нь 10-ны 4 хэсэг болж байна. Үүнийг бичихдээ бүхлийн хэсгийн хэсгийг тэгээр илэрхийлж бичээд бүхлийн цэгийг тавьж бутархай хэсэгт 4 гэдгийг бичнэ. За уншихтаа энэ аргатай бутархайгаа тэгвэл 10-ны 4 гэж уншдаг. Өөр ямар бутархайнуудыг 10-ны хууртай болгож болох вэ? Уншаарай. 5-ны 3, 5-ны 4, 5-ны 2, 5-ны 1, 2-ны 1. Юу ажиглаж байна хүүхдүүд? Оо сайн байна. 2, 5 гэсэн хууртай бутархайнуудыг л 10-ны хууртай болгож болох юм байна шүү дээ. Өөр боломжууд энд байх. За сайн байна. За даалгавар 3. Одоо өгсөн тоог шугамны хуурт зөв харгалзуулъя. За тоон шугам зураад аваарай.
10.5 гэсэн энгийн бутархай маань тийм ээ. За энэ хууртай шугам дээр хаана очихоор байна? За ажиглаараа. 10.5 гэсэн энгийн бутархай нэг хүрээгүй. 10 тэнцүү хэсэг басны 5 хэсгийг нь зааж байгаа. Тэгвэл одоо тэг бүхэл 10.5 гэсэн аргатын бутархай маань бас 10 хүрээгүй яг энэний тэг хагас буюу. За дараагийн бутархай 10.7 гэсэн энгийн бутархай маань за альва зүйлийг 10 тэнцүү хэсэг байгаа 7-ыг авсан гэснийг зааж байна. Тэг бүхэл 10.7 гэсэн энгийн бутархай маань энэ 7 дахь зураас буюу 7 авсан тийм ээ 10 басны 7-ыг нь авсан гэсэн хэсгээр зааж байна. За багшийнхаа хийж байгаатай өөрийнхөө хийж байгааг дагаад тулгаад яваарай хүүхдүүдээ. За 10.9 гэсэн энгийн бутархай маань нэг бүхэл хүрээгүй учраас тийм ээ энэ шугамн дээр байрлаж байна. За тэгвэл тэр бүхэл 10.9 гэсэн аргатын бутархай маань бас нэг бүхэл хүрээгүй учраас энэ шугамн дээр байрлаж байна. Багшийнхаа хэлсэнтэй тулгаад хараарай хүүхдүүдээ. Багш нь та нарыг зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Нэг бүтэн хэсгийг 10 тэнцүү хуваасны 10 хэсгийг бүтэн будсан тийм ээ 10-10 хэсэг болж байгаа. Энэ бол нэг бүхэл. Нэг бүхэл. За нэг бүтэн дүрсийг 10 тэнцүү хэсэг хуваасны 4 хэсгийг будсан нь 10-4 хэсэг болж байна. Энэ бол бүхэл хэсэг нь байхгүй учраас энд аргатын бутархайгаар бичгтээ тэг бүхэл гэж бичиж байгаа юм байна шүү хүүхдүүдээ. 10-10 хэсэг чинь нэг бүхэл, 100-100 хэсэг чинь нэг бүхэл. Даалгавар 4. Эдгээр энгийн бутархайг хэд хууртай болгох боломж вэ? За 21 гэсэн энгийн бутархай өгдсөн байна. 25-3 гэсэн энгийн бутархай өгдсөн байна. За 21 гэсэн бутархайг 10 хууртай болгож болох уу хүүхдүүд ээ? Болохгүй шүү дээ. Яг зөв. Сайн байна. Яагаад гэвэл бутархай хуур нь 10-аас их байгаа учраас 10 хууртай болгох боломжгүй юм байна. Тэгвэл энэ бутархайг 100 хууртай болгоно. 21 гэсэн бутархайг 100 хууртай болгохын тулд 20-ыг 5-аар үржүүлэх учраас хүртүүрийг мөн адил 5-аар үржүүлнэ. За ингээд 100-ны 5 гэсэн энгийн бутархай үүссэн байна. Аргатын бутархай хэлбэрт бичье. Тэг бүхэл 100-ны 5. За та нарын хийж байгаатай таарч байна уу хүүхдүүд ээ? За мөн адил 25-ны 3 гэсэн бутархайг хуурийг 4-өөр үржүүлээд хүртүүрийг мөн адил 4-өөр үржүүлэх юм байна. 100-ны 12 гэсэн бутархай үүссэн байна. За энэ бутархайгаа бүгдээрээ аргатын бутархай хэлбэрт шилжүүлье. Тэг бүхэл 100-ны 12. За хүүхдүүдээ багшийнхаа хэлсэнтэй тулгаад яваарай. За хийгээд дууссан бол энийг уншиж хүүхдүүдээ. Бутархай хуурийг 10-100 болгохдоо тооны хэсэг тус бүрийг ижил тоогоор үржүүлээд аргатын бутархай хэлбэрт бичиж болдго юм байна. За даалгавар 5. Дараах бутархайнуудыг тэнцүү бутархай болгох ямар арга байна хүүхдүүдээ? Оо сайн байна яг. Тэгвэл энийг хүртүүр хоёр тус бүрийг ижил тоонд хураах замаар тэнцүү бутархай үүсгэж болдго юм байна шүү дээ. За тэгвэл 125 хуваа хүртүүрийг мөн адил 25 хуваахад 4-ний 1-тэй тэнцүү бутархай үүссэн байна. Тооны хэсэг тус бүрийг ижил тоонд хувааж хураах замаар тэнцүү бутархай үүсгээд түүнийг аргатын бутархай хэлбэрт бичиж болдго юм байна. За энэ агуулгыг бид дараа гүнзгийрүүлэн судалнаа. Аргатын бутархай бүхлийн цэгийн ард хамгийн сүүлд байрлах тгийг орхиж болно. Жишээ нь тэг бүхэл 140 гэсэн аргатын бутархай энэ тгийг орхиж бичиж болно. Тэг бүхэл 1400 гэсний сүүлийн 2 тгийг орхиж бичиж болох юм байна. Харин тэг бүхэл 100-ны 5
нэг бүхэл 1008 гих мэт бутархаануудын тгийг орхиж болохгүй гэдгийг санаарай. Даалгавар 6. Амьтдын уртын хэмжээг сантиметраар илэрхийлж бичиж уншийе. За хүүхдүүдээ энд ямар амьтан байна? Ажиглаарай. Ялааны биеийн хэмжээ 10-аас 5 хэсэгтэй тэнцвэр юм байна. За тэгвэл энийг энгийн бутархаагаар бичих юм бол 10-5. 10-ын бутархаагаар бичихвэл тэг бүхэл 10-5 см юм байна. За дараагийн амьтдыг ажиглаарай хүүхдүүдээ. Энэ юу вэ? Аалз бай тийм ээ. За тэгвэл аалзны биений хэмжээг сайн хараарай хүүхдүүдээ. Энэ маань хэд вэ? Сайн байна. Аалзны биеийн хэмжээ 10-9 буюу 10-ын бутархаагаар илэрхийлбэл тэг бүхэл 10-9 см байна. Зүг байна хүүхдүүдээ. За даалгавар 7-ог уншаарай хүүхдүүдээ. Энгийн бутархааг тохирох 10-ын бутархаагаар илэрхийлье. За энд тоочин зөгөөнүүд балаа цуглуулгаар ирсэн байна. За бүгдээрээ энэ тоочин зөгөөнүүдэд хамтдаа туслая. За 4-ний 1 гэсэн энгийн бутархайг бутархайтай тэнцүү 10-ын бутархайг эндээс бүгдээрээ олцгоё. За ажиглаарай. Яасан бэ хүүхдүүдээ? Тэгвэл 4-ний 1 гэсэн энгийн бутархайтай тэг бүхэл 10-4 гэсэн бутархай тэнцүү биш юм биш үү? За дараагийнхыг харъя. Тэгвэл 4-ний 1 гэсэн бутархайтай тэг бүхэл 125 гэсэн 10-ын бутархай тэнцүү бутархай юм байна. За дараагийн зүг юм аа 5-ны 2 гэсэн цэцгэн дээр суусан байна. За бүгдээрээ энэ бутархайтай бас тэнцүү 10-ын бутархайг олъё. За дараагийн бутархай 2-ны 1 гэсэн цэцгэн дээр энэ зүгийг суусан байна. За дараагийнх нь 10-ын бутархайг ажиглая. Тэг бүхэл 15. 4-ний 3 гэсэн энгийн бутархайтай тэг бүхэл 175 гэсэн 10-ын бутархайнууд тэнцүү байгаа байна. За хүүхдүүдээ багшийнхан хийсэн даалгавар та нартай таарсан гэдэгт багш нь итгэлтэй байна. Өнөөдрийн хичээлээр бид энгийн бутархайн хуваарийг 10-100 болгохдоо тооны хэсэг тус бүрийг ижил тоогоор үржүүлэх замаар тэнцүү бутархай үүсгэж болдог юм байна гэдгийг хамтдаа туршилтаар нотлолоо. 10-100 хуваартай энгийн бутархайг 10-ын бутархай хэлбэрт бичих чадвартай болсон гэдэгт багш нь итгэлтэй байна. За мөн тооны хэсэг тус бүрийг ижил тоонд хувааж хураах замаар тэнцүү бутархай болгоод 10-ын бутархай хэлбэрт бичиж болдог. За өнөөдрийн хичээлээ баттгаад багш нь гэрийн даалгавар өгөх гэж байна. Сур бичгийн хуудас 99-100 байгаа эдгээр дасгалуудыг гүйцэтгэхдээ өнөөдрийн хичээлээ эргэн санаад энэ багшийнхаа бичсэн зөвлөмжүүдийг уншаад даалгавраа хийгээрэй. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Та нартай амжилт хүсье.